Инфляц татварын дарамтад бухимдсан иргэдийн хүлээлт парламент руу чиглэж эхэллээ. За Баярмаа нарын гишүүн өргөн барьсан хүн амын орлогын албан татварыг 10%-аас 1% болгон бууруулах хуулийн төслийг улсын хурал маргаашин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. За тухайн хуулийн төсөл байнгын орооны шатанд дэмжлэг авч чадаагүй ч олон нийтийн дэмжлэг өндөр хэвээр байгаа нь улс төрийн хувьд эрх баригчдад шин дарамт үүсгэж эхэлж байгаа нь. За сүүлийн өдрүүдэд гишүүдэд иргэдээс 10% татвараа бууруул гэсэн агуулгатай мессеж шаардлага олноор ирж байгаа нийгмийн бухимдал татварын бодлого руу төвлөрснийг харуулж байгаа. Ингээд иргэдийн орлогыг хамгаалах уу эсвэл төсвийн орлогоо хамгаалах уу гэдэг сонголтын өмнө парламент ирснийг санаачлагч гишүүд онцолж хуулийн төслөө дэмжихийг улсын хурлаас хүслээ. Хүн амын орлогын албан татварын 10%-ыг 1% болгох хуулийн төсөл санаачилсан цагаас эхлэн улсын хурлын гишүүн Баярмаа руу иргэдийн зурвас тасархаа болжээ. Иргэдээс ирж байгаа мессежүүдийн агуулга нь татварын дарамтыг дийлэхгүй байгаа тухай байдаг байна. Олон нийтийн зүгээс асар их хүлээлт үүсгэсэн уг хуулийн төслийг гэхдээ улсын хурлын төсвийн байнгын орооны хурал дэмжээгүй унгасан билээ. Харин маргааш парламентаар хүн амын орлогын албан татварыг 1% болгох хуулийн төслийг дэмжих үү эсвэл татварын 10%-ыг хэвээр нь үлдээх үү гэдэг нь шийдэгдэх юм. Дундаж орлоготой иргэдийн энэ орлогыг одоо нэмэгдүүлэх, за энэ эдийн засагт үзүүлэх энэ үр нөлөө, энэ олон татварыг одоо яаж бууруулах вэ? Энэ хууль өнөөдөр одоо хуулийн төсөл одоо батлагдсанаар яг Монголын хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн тухайд гэхээсээ илүүтэй одоо энэ сарын одоо 2,200-аас 2,500 төгрөгийн орлоготой энэ иргэдийн амьдралыг л үнэндээ энэ карманд үлдэх мөнгийг л яг бодитоор нь одоо дэмжиж өгөх ийм хуулийн төсөл болж байгаа юм. Хууль санаачлагчдын зүгээс хүн амын орлогын албан татварын 10%-ыг 1% болгосноор татварын орлого буурах хэдий ч далд эдийн засаг ил болох давуу талтайг сануулж байна. Тиймээс татвар төлөгчдийн тоо өсөж татварын орлогод ахиц гарах боломж байгаа гэлээ. OECD буюу те одоо нөгөө олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын судалгаа байна. Энэ дээр юу гэж гарсан бэ гэвэл хувь хүний орлогын албан татвар нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уралдаантай гэж гарсан. Энэ бол бүр 35 жилийн хугацааны хувь хүний орлогын албан татварыг судалсан ийм судалгаа. Тэгээд хувь хүний орлогын албан татвар нэг буудалд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэг улиралд 1.5% өсдөг. Тэгэхээр одоо манай эрх баригчид айгаад ах шаардлага байхгүй. Алсуураа энэ бол цусны эргэлтийг сайжруулах. Одоо суур утгаараа бол татвар хийж буурахгүй дунд хугацаанд улам нэмэгдэнэ. Тийм учраас эрх баригчид бол одоо энэ иргэдийнхаа талд гараад энэ хуулийг заавалжгүй дэмжээч гэж үнэхээр уриалж байна, хүсэж байна. Монгол улсад ажил хөдөлмөрөөр эрхэлж татвар төлдөг 1 сая гаруй иргэн бий. Тэдний 60% нь буюу 600 мянган иргэн хэрэглээний зээлтэй. Энэ 600 мянган 6-ны 1% нь зээлээ төлж чадахгүй чанаргүй зээлдэгчдийн игнэн шилжжээ. Энэ бол Монгол улсад дундаж давхрах үндсэндээ байхгүй болсны жишээ гэдгийг эдийн засагчдын зүгээс баталж байгаамаа. Учир нь аливаа улс орны дундаж давхаргад цалин орлогоос хуримтлал үүсгдэг бүлэг массыг оруулдаг байна. Тиймээс өдрөөс өдөрт цалин орлогоо хүргэж дийлхий байсан иргэдийнхээ татварын ачааг бууруулж өгөхийг хууль санаачлагч гишүүдийн зүгээс парламентын бусад гишүүдтэй хандаа уриаллаа. Уг хуулийн төслийг хэрхэн баталж иргэдийн нуруунд дээрх ачааны жинг бууруулах сонирхол хүнд байгаа нь уг хуулийн төслийг хэрхэн батлахаас хамаарх болоод байна.